Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхэд халдснаар тэнд асуудал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн өмчт компани төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдалд тухайн үеүдэд засгийн газар халдж байсан. Эрх хэрэгжүүлэгч болон тодорхой төрийн субъектууд бас халдж байсан. Өнөөдөр ч гэсэн энэ байдал ноцтой үргэлжилсээр байгаа гэж харж байгаа. Ялангуяа сонгон шалгуулалттай холбоотой гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуудлууд дээр төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж нээлттэй сонгон шалгуулалтыг зарладаг болох ёстой. За энэ хэрэгжиж нэг шатанда төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрүүд амьд орчин тогтнох нөхцөл бүрдэнэ. Төлөөлөн удирдах зөвлөл дээр хэд хэдэн асуудлууд байдаг. Одоо би та бүхэнд яг бодит жишээг хэлээд өгье. Нэгдүгээрт төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлэхдээ төрийн субъектүүдээс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл 9 гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл байлаа гэж ботход доор хаяж 5-аас 6-гийн төрийн төлөөлөл бүрдүүлждэг. За ингээд ямар асуудал үүсдэг вэ гэхээр тухайн төрийн төлөөлөл нь үндсэн ажил нь одоо биш шахах учраас тэнд гарч байгаа шийдвэр дээр тодорхой хэмжээнд одоо үндсэн ажил шигэ ханддаггүй. За дээрэс нь дээрээс өгсөн үүргийн дагуу даалгаврын дагуу чиглэлжиж ажилтдаг нэг асуудал байна. Хэдий хараат бус гишүүдийг сонгон шалгуулалт хийж байгаа ч гэсэн хараат бус гишүүдийг тухайн одоо ирэх барьж байгаа намаас хараат бус хэлбэрээр сонгон шалгуулалт хийх зарчмаар сонгож байгаа дүр үзүүлж хараат бус гишүүдийг сонгон томилдог ийм жишээ байна. За 3 дугаарт ямар алдаа байдаг вэ гэхээр төлөөлөн удирдах зөвлөл дотор гүйцэтгэх захирал буюу гүйцэтгэх удирдлагуудыг оруулж ирдэг. Тухайн гүйцэтгэх захирал бол нэг бодлын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм шиг нөгөө бодлын гүйцэтгэх удирдлага юм шиг байдалтайгаар төлөөлөн удирдах зөвлөл дотор ажилладаг гэсэн үг. За энэ бол төлөөлөн удирдах зөвлөл хяналтаа тавих бас нэг хэсэг одоо ийм зарчмаа алдж байгаа ийм хэлбэр болж байгаа гэсэн үг. За хараат бус гишүүдийн хувьд бол чанартай байх ёстой. Гэтэл түрүүний миний хэлсэнчлэнгээр тухайн намын юм уу эсвэл хин нэгэн этгээдийн хамаатан садан эсвэл одоо нөгөө цүнх барьж явдаг гэдэг хүмүүсийн төлөөлөл тавьдаг учраас энд бол айгүйх асуудлууд үүсдэгэ гэж бид нар хардгаа. Цаашдаа бид нар төлөөлөн удирдах зөвлөлтөй холбоотой асуудал дээр тодорхой шийдлүүдийг гаргах хэрэгтэй байгаа. Би та бүхэнд хэд хэдэн шийдлийг санал болгоё гэж бодож байна. Удахгүй нийтийн өмчийн тухай хууль орж байгаа. Нийтийн өмчийн тухай хуулиар бид нар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал бол төлөөлөн удирдах зөвлөл дотор ялангуяа төлөөлөн удирдах зөвлөлийг өөрийн сонгон шалгуулалтаар зарладаг байх системийг бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн төлөөллийн тоог илт багасгах хэрэгтэй. Тухайн компанид ажиллаж байгаа ажилчдын төлөөллөөс төлөөлөн удирдах зөвлөлд оруулах хэрэгтэй. Хараат бус гишүүдийн тоог аль болох нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ бол засаглалын хувьд сайн засаглал бас бүрдэх нэгдлийн одоо боломжийг нээж өгнө гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгээд нийтийн өмчийн тухай хууль хэлцээд эхлэхээр та бүхэндээ бас дараагийн мэдээллүүдийг бид нэр хүргэнэ. Ер нь бол төлөөлөн удирдах зөвлөлийг буюу одоо дээрээс нь ахуулаад тухайн төрийн өмчт компанитай холбоотой асуудлыг шийдэж зэгцлэхгүй бол бид нар өнөөдрийн хулгайлалаар авилгал за тухайн компани ашигтай алдагдaltaй ажиллаж байгаа харилцааг өөрчлөх за сайн засаглалын менежментийг бий болгох гэдэг энэ асуудал бол шийдвэрлэгдэхгүй. Тийм учраас төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөх, шинжлэх хүрээнээс энэ асуудлуудаа эхлэх шаардлагатай гэж харж байна.